өглөөнийхөө цаг уусан юм. Урт нь цус огч үзсэн үү? Юу идэв? Чи нарыг мэдтэн үү? Би одоо 17 дахь удаа цус огцсон байгаа. Анх удаа нөгөө мэдээгээр нөгөө цус хандуулах юу хэрэгтэй байна, усан хандуулах шаардлагатай гэсэн мэдээ сонсоод тэгээд 14 онд анх удаа цус огсон. Манайд нөгөө эргэтэн шилжүүлэх хаалгаа одоо сүүлийн хэдэн жилд ингээд амжилттай явж байгаа учраас цус сэлбэх юу шин дээр их шаардлагатай байдаг гэж ойлгодог. Тэгээ тийм юмд нь бол өөрийнхөө чадах боломжтой зүйлээр бусдад туслая гэж боддог. Энэ цусаа өгж байгаа бидэрт эргүүлээд нөгөө хариу ирдэг. Энэгээр болохоор өөрийнхөө эрүүл мэндийг бол хянах боломжтой, хүнд тусалж байгаа гэдэг утгаараа айгүй өөртөө баяртай байдаг. Олон л тэр байдаг ер нь л. Нэг нь 3-аар үржүүлээд одоо 3 удаа өгсөн байл 9.8 аварсан байна. Баяр үргэн гэсэн мессеж ирсэн байгаа зүтэй. Жил бүр манай банк бол 2 удаа цус халдварлах өдөрлөгийг зохион байгуулдаг. Хүн болгон тэгээл яг өхийг хүсдэг ч гэсэндээ цаг заваа гаргаад ажлын хажуугаар очиод авах боломжос хүмүүс ах яг ингээ ажил дээр нь ирээд авчвал бас их зүгээр санагдлаа. Хувийн өрөө тодорхой хэмжээнд хүмүүсийн яам насыг авахд оруулж байгаа гэдэг утгаараа өгдөг гэх юм уу. За цаашдаа боломжтой болвол тоогоо нэмээсэй гэж бүр хүсдэг. Ажилчдаа цаг зав гаргаж өгдөг хүний нөөцийн хамт олон болон банкныхаа нийт удирдлага хамт олонд баярлалаа гэж хэлье. За баярлалаа. 60 нас хүртэл цусаа өгд юм билээ. Тэгээ би одоо 3 жил 4 жил өгөх боломжтой байгаа. Тэгээд тэр хугацаанд бол боломжоор өгнө л гэж бодож байгаа. Өөрийнхөө чадах зүйлээр бусдад туслаад түүнээсээ урам зориг, итгэл найдвар олж аваарай л гэж хэлж байна. Тийм.